За сайн байна уу? Сайн байна Сайхан уу? намарч чинь уу та? Сайн амарч байна уу? Сайхан намарч чинь. За манай подкастт оролцох саналыг мань хүлээж авсан танд маш их баярлалаа. Гэлээ. За манай подкаст бөөгийн тухай санаа хачин. За. Буюу бөө мөгөл ба онгод тэнгэр гэсэн нэвтрүүлэг өгдөг. За. Тэгээд энэ тухайдаач бас агуулгаараач таныг энэ сэдвийг судалдаг хүн учраас энэ манай энэ нэвтрүүлэгт яхахгүй байх ёстой хүний нэг гэж бодож таныг урьж оролцуулсан юм аа. За баярлаа. Та тэгээ хамгийн түрүүнд өөрийгөө нэг сайхан танилцуулаач. Аль нутгийн хүн, ээж аав, эмээ үү? Би Аранга аймгийн Өндөр улаан сумын нутагт төрсөн Захар Угсаатан. Тэгээ миний дээд өвөг эцгийг тайж юм биш. Тэр хүн бол одоо тэр Өндөр улааны хүн. Тэгээд миний эмэг их бол Чуан гэж. Тэгээ Чуан гэдэг ван юу гэдэг. Тэгээд эвийн нэгвэрэн бол одоо тэр цагаан ястан Угсааны хүн байх. Тэгээд энэ Тэнгэрийн одоо тавилан гэх юм одоо тийм марын бөөмөргөлөөр орж ирсэн. Би өөрөө 1948 оны шар хулган жил төрсөн. Тэр нутагт төрсөн. Тэр Өндөр улааны тэр Азаргын гол гэдэг газар төрсөн. Тэгээ миний ээж аав хоёр хоёулаа малчин. Тэгээ хоёулаа одоо Захар Угсаатангууд хоёулаа тийм байсан. Тэгээд би Хурхангай аймгийн хар хорны сургууль баг сургууль төгсөөд дараа нь санхүү эдийн засгийн техникум төгсөж Нэгтэн бод болсон. Тэрний дараа Монгол Улсын их сургууль төгсөөд санхүү эдийн засгч мэргэжил эзэмсэн. За би амьдралынхаа олон жилийг Монгол Улсын сангийн яамд улсын орлого Нэгтэн бодох хийсэн. Тэгээд дараа нь санхүү эдийн засгийн техникумд багш. Тэгээд төрийн өмчийн ороонд мэргэжилтэн ийм албыг хааж ирээд тэгээд тэтгэвртэн гарсан. Тэгээ би бөөмөргөлийн одоо шүтлэг рүү орох болсон одоо үндсэн шалтгаан бол манай аав тэнгэр шүтдэг хүмүүс. Ээж болохоор шарын шашин шүтдэг. Тэгээ хоёр өөр шашин шүтдэг ийм хоёр хүн байсан. Тэгээ миний эцэг бол энэ Долоон бурхан од, Хүн таван од. Тэгээд тэр гурван марлыг одоо шүтдэг. Тэнд одоо өргөл залбирдаг. Тасралтгүй. Намайг одоо мэдээ орсон цагаас хойш тэр хүн үдшийн бүрээд гараад тэгэл одоо өргөл залбираад байдаг. Тэгээ нэг удаа манай ээж тэгжсэн. Шуурхтай, салхитай тийм их орой өдөш байсан. Чи одоо ямар юм хийгээд одоо гараад ингээд дандаа өдрөөлөн ингээд энэд шуурхтай, салхитай байхад гэж. Тэгэд манай аав тэгж хариулж ирсэн. Чиний 10 хүүхдийг эрүүл саруулаа явуулах гэж Тэнгэрээс гуйгаад ирлээ гэж ирж ирсэн. Тэгээд би тэгэхэд мэдээ орсон байсан. Тэгээд миний эцэг одоо хүүхдүүдээ гуйдаг юм бай. Тэнгэрээс гуйдаг. Тэгэхээр Тэнгэр гэж дээр нэг агуу юм байдаг юм байна гэж тэр баг насандаа 5 6 тал байсан. Тэгээд ойлгож авсан. Тэгээд тэрнээс хойш аавыг дагаад хан хариулж явахдаа тэр Тэнгэр зайлуулж мөргөж явахыг үзсэн. Харсан. Тэгээд хүүхэд байсан. Тэр шашин шүтлэг тэр тийм мэдэхгүй. Тийм байсан. Тэгээд миний эцэг бол одоо Тэнгэр шүтдэг байсан тэр үзлээс одоо миний одоо амьдрал 5 6 наснаас эхэлж одоо ингэж ойлгосон. Тэгээд их ховорхон тавилангаар бөөмөргөлөөр орсон. Тэгээ миний ахын бие муудаад. Төрс ахын минь бие муудаад. Тэгээ ах минь сайд хүмүүс. Тэгээ бүгд урлын гишүүн, их урлын депутат, ой модны үйлдвэрийн яамны сайд байсан миний ах. Тэгээ ахын бие муудаад тэгээд одоо Хөвсгөл аймаг орсон. Тэгээ манай ах одоо Бээжингийн эмнэлэгт очиод, Төв орны эмнэлэгт нь очиод эмчилүүлээд эмчилгээгүйгээ гараад ирсэн. Тэгээд жахлуур дээр дэглүүртэй. Тэгээд хоолой сөөгөөд дуурч чадахгүй болдог. Ярьж чадахгүй болсон. Ийм байсан. Тэгээд Хөвсгөл аймгийн төв дээр миний нэг найз Буян Дэлгэр гэж нөхөр ажиллаж байсан багш. Тэгээд тэрэн дээр очив. Ахыг аврах гэж
Нэг ясанда энэ одоо энэ дуусгах гэж бодож ирсэн. Тэгээд очисон чинь тэр буян дэлгэр маань намайг тэр аймгийн төвөөс 20 км зайтай тэр Түнлийн шувуу гэдэг газар Налжир гэдэг удган дээр дагуулж ирсэн. Хотгойд удган байсан. Тэгээд тэр удган бол миний гайх шиг төрүүлсэн. Би анх удаа амьд бөө үзсэн. Тэр хүний тэр тэнгэртэй харьцаж байгааг харсан. Тэг шөнө харангуй тэг. Тэгээд би тэр хүн тэр Түнлийн шугуу дотроос одоо тэнгэр дуудаж онгод гэдгийг дуудлаа гэсэн. Тэгээд тэр имгэн настай хүн байсан. Тэнд аршин угаас сууж ирсэн. Тэгээд тэр буян дэлгэр авч ицсэн намайг. Тэгээд хажуу одоо мэдхнэ тэр буян дэлгэр өөрөө хөвсгөлийн дүүрэгч бангийн төрсөн ганц хүү гэж. Тэгээд нөгөө хар бэдлүүдийг устгах үеэр тэр хүн тэр бэдлийн одоо хядалтанд орохоор болоод. Тэгээд ганц хүүгээ тэр Налжир гэдэг удганд тавьж өгсөн. За би бол эргэж ирэхгүй явахаар боллоо. Тэг хүүгийн минь хүн болгоод тавиад гараа гэж ингэж тэр удганд орсон байсан. Тэгээ тэр хүн миний найз багшийн дэс сургууль төгссөн зураг хөдөлмөрийн багш мөрөнгийн төв 10 жилийн сургуульд багшилж ирсэн. Тэгээ найзтайгаа ойлоо уцаар ярьж байгаа ганц таньдаг хүмүүс маань дээрээс тэгээ ахыг дааврах гэж очив. Тэгээд тэр удган онгод гэдэг юм буулгаад би тэр онгод буулгана нэг тийм мэдэхгүй. Яадгийг энж мэдэхгүй. Тэгээ буулгаад 3 юм манахаас суусан. Тий. За энэ хоол одоо ингэж хаагддаг. Энэ чинь бол нэгдүгээр мориноос унж морин чирэгдсэн байна гэж. Үннөө гэсэн. Үнэ гэсэн. Зовоод нь сүүх гэж яваад одоо тэгээд морины дөрөнд чирэгдээд гэсэн. За хоёр дахь нь нэг амтнд хазуулсан байна гэсэн. Хараатанд. Тийм ээ би нэг тарга удчихаа тэгээ очиод нөгөөндөө үлдэхээр гараа хийгээд авахсан хурд хазаад гарнаас синжилчаад тэгээ ихч очсон. Тий. За тэгээ гурав дахь нь болохоор зэрэг одоо нэг ажил төрлөөс болоод их айдас орсон байна гэсэн юм эмэглэр гурав нь таарахгүй. За тэгэхээр зэрэг одоо би ингээд тэнгэр дуудаад одоо инглээ гэдэг өргөлөөрөө зайлуураад ингэснээр дараа тэнгэрт одод солирын бор орсон. Шинэ харанхуйд. Тэр солирын бороо бол гайхаш төрүүлсэн. Тэрээс тэнгэрийн од сайраад унчих шиг л болсон. Хохторгойд. Тэгээд манай ах хүүтэй гацсан тэгээд хүүтэй хэлжсэн. Чи энийг ирж шинийг хар. Одоо энэ хотод ингээд сайрж унж байгааг харж байна уу. За би ингээд замдаа мөрөнгөөс буцаж явах замдаа бодсон. Энэ агуу юм байна. Энэ дотор энэ бөөмөргөл гэдэг дотор. За би энийг судална. Гэдээсэн. Тэгэхэд би санхүүгийн засгийн техникум багшилж ирсэн. 20 дахь настай. 22 настай л байсан. Тэгээд би ирээд бөөмөргөлийг одоо гаргаж ирэхэд бол Монголын богино голом төв байгуулсан. Төв байгуулж судалгаа хийх хэрэгтэй юм байна. За энийг бол 19 сар одоо тэр байгууллагыг байгуулж ингэж судлах хэрэгтэй юм байна гэд тэгээд энэ бөөмөргөл рүү орсон доо. За би тэрний өмнө бол Монголын ангаах ухааныг судалж ирсэн. Би нэг ламд шав ороод тэр нэг эрдэмтэй лам хүн байсан. Аранга аймгийн хашаатын хүн байсан. Тэгээд тэр лам шоронгоос дөнгөж гарч ирээд 10 жил хэлээд. Тэгээд 10 жилийн ялдалч гарч ирээд тэгээд манай аавтай уулзаад гэр орон байхгүй. Шоронгоос гараад ирсэн гэр орон байхгүй. Тэгсэн аав дэрэгдээ аваад илүүгэр гэж байдаг юм манайд. Тэр илүүгэртээ оруулаад суллаад оруулаад дэндүү гавж гэж юм байсан. Тэгээд тэр хүн бол төвдийн ангаа ухааны гарамгаа судалсан байсан. Төгсдөг л тэр. Тэгээд их олон хүн одоо юм домж хүн ясныхаа асуудлаас болоод 10 жил хэлээдсэн. Хүн юмснийхаа төлөө. Тэр хүн гомдож байгаад өгсөн. Чиний энэ төр гэж хэлдэг байсан. Хүний амийг аварсны төлөө нам 10 жил ялалсан үедээ гэж. Тэгээд тэр хүн тийм тэгээд би тэр ангаа ухааны их багтаа судалсан. Тэр төвдийн ангаа ухааны. Монголын уламжлал ангаа ухаан биш шүү. Төвдийн ангаа ухааныг одоо тэр башаасаа. Тэгээд төвд ном заалгаад. Төвдийн тэр өсгөнүүдийг жээжлээд тэгээд төвд өсгө сураа тэгээд төвд ангаа ухаанаар
болсон юм байсан. Тэгээ надад суур хөрс байсан. Монголчуудын одоо тэр оюуны их баялагийг судлах хөрсийг тэр лам тавьж өгсөн. Тэр дэндүү гавж гэдэг хүн тавьж өгсөн. Тэгээд тэр суурин дээр Монголын ангаа ухаанаар суурин дээр энэ тэнгэрийн шашин руу орсон. Хэдэн онд оров та? Тэгээд энэ рүү ороод би одоо 30 жил болж байна. 30 гаруй жил болж байна. Судлаад. Тэгээд асар агуу их юм билээ. Би их богинохон хугацаанд дотор нэг их сургуулийн 5 жилийн хугацаанд дотор бараг судалчихлоо гэж бодсон. Худлаа байсан. Тэгээд цааш нь явсаар байгаад би энэ талаар 125 ном бичсэн. 125. Агуу юм билээ. Тэгэхээр миний бичсэн бол одоо зүйл бол энэ шашин энэ одоо тэнгэрийн судал, тэнгэрийн энэ эрдэмэндээ нэг хувьд нь ч хүрэхгүй. За асар их юм бий. Тэгээд би бөө мөргөлийн одоо шүтлэг гэдгийг ингээд дагнаж их олон жил судлаад ингэж явж байгаад миний ерөөсөө нэг зорьсон зорилго бол юу байсан гэхээр үнэхээр энэ Чингис хааны хэлээд байгаа тэр мөнх тэнгэрийн хүч гэж байдаг юм. Байдаг бол тэрэн төлхөрий. Тэрийг л мэдээ тэр л мохорн тэр баг гэдэг. Тэгээд судалж явж байгаад хүрсэн. Мөнх тэнгэр гэж агуу хүч байдаг гэдгийг. Тэр амьд их хүч байдаг юм билээ. Агуу юм билээ. Манай одоо энэ гаригийг ороосон энэ сансрын удам зай дотор нэг миний барагцаалж байгаагаар 20,000 км-ийн зай дотор энэ мөнх тэнгэр оршдог юм билээ. Энэ бол бидний амьсгалж байгаагаар бид хүчил төрөгчийг амьсгалаад нүүрс хүчлийг гаргадаг. Тэгэхээр тэр бол өөр дотор цул оюун ухаан юм билээ. Харьцдаг. Тэр оюун ухааны илэрлэл нь вөхөр ерөөсөө л энэ цахилгаан саран зүүн талхи. Тэгвэл дотор нь 5 өнгийн далгион байна. Тэгээд тэр 5 өнгийн далгион нь бол одоо хан хэлсэн улаан тэнгэрээс тэр харангуйн хар тэнгэр хүртэл. Дээд туйл нь хан хэлсэн улаан тэнгэрийн нар доод туйл нь бол тэр хан харангуй гэдэг тэнгэр. Тэгээ энэ хоёр тэнгэрийн завсар дотор 3 тэнгэр байдаг юм билээ. Тэгээд энэ дотор мөнх тэнгэр, цар мөнгөн тэнгэр, цагаан тэнгэр, ном тоногоон тэнгэр гэдэг ийм 3 тэнгэр байдаг. Тэгээ энэ 5-ыг монголчууд ата 5 тэнгэр гэдэг. Тэгэхээр энэ яг шинжлэх ухаантай хослуулаад судлаа энийг мохор сүсгээр биш ерөөсөө жаахан баг зэрэг бас шинжлэх ухаан үзсэн, материализм үзсэн, идеализмыг заалгацсан. Тэгээд материалист одоо үзэлтэй болсон юм байсан. Тэгээд би одоо монголчууд ч материалист үзэлтэй. Барьж хаазах төгтөг ямиг. Тэгэхдээ гин материалист. Монголчууд ихэнх нь 80% нь гин материалист үзэлтэй юм байна. 20% нь болохоор зөв гөлгөр материалистууд. Гөлөгч гэсэн. Тэр юм ялгадаг бай. Идеализм шашны ээж ялгадаг бай. Материализм анч ялгадаг бай. Ийм нэг. Тэг хэсэг хүн ингээ байдаг юм байлээ. Тэгээд би одоо энэ бөөмөргөл гэдэг бол одоо тэр Францын авах эрдэмтэн Декартын дуализмын онолтой таардаг юм билээ. Дуализм. Материализм, идеализм хоёр бол хоорондоо дуалид тэмцэлддэг юм билээ шүү дээ. Тэгээд тэр гэн дуализм гэдэг. Аль нь байх. Материализм ч боо дотор бий, идеализм ч бий. Тэгэхдээ Монголын бөөмөргөлийн одоо гүн ухааны онол юу вэ? Тэрний философийн үгээ зэрэг ерөөсөө л одоо оюуны асгүй их мөн чанар юм билээ. Оюун ухааны одоо тэр одоо өөрөөр хэлбэл идеализмын сонгодог идеализмын одоо үзэлтээр бөөмөргөл босч ирсэн юм билээ. Тэгэхээр Монголын түүх бол 5,000 жил. Бөөмөргөл одоо үсээ 5,000 жил болж байгаа гэж би үзсэн. Тэгэхээр зэрэг 5 эрнийг тоолсон. Нэг эрн л 1000 жил. Монголчуудын тоолдгоор. Тэгэхээр 5 эрнийг тоолж өнгөрсөн юм билээ. За тэгээд тэр нь юу байна вэ гэхээр зэрэг Бүртжоны 1000 жил. Бүртжоны одоо өгшөө Аранга аймгийн төв дээр байгаа шүү дээ. Тэгээд Бүртжон гэдэг. Тэр одоо өлөгчин их чанаа хөгж байгаа хоёр бэлтрэгний зурагтай чулуун хөшөө аймгийн төв дээр байна. Харамсалтай нь тэр хамгаалдаг. Их харамсдаг.
хүндрэлтэнд үлдээсэн цорын ганц чулуунд орсгоо шүү дээ. Тэр аймгийн төв дээр одоо ингэ нар салхин гэдэг. Монголын төр хамгаалтанд авах хэрэгтэй. Тэр хадгалах хэрэгтэй. Хамгаалалт. Түүхийн маш ховор. За тэгээд нэг ер нь бол бүртчэний ерэн, хоёр дахь ер нь бол болохоор зэрэг хооморлын ерэн, буганчулан өшөөнүүд одоо зөндөө ялангуяа Арангаан аймгийн тэр өндөр улаан сумын Хануй багийн төвд байгаа тэр нэг хадан дээр зурсан 67 бугын зураг байгаа. Тэр бол хооморлын дурсгал. Тэр бугтын уул гэдгийн доогон талд байгаа. Энэ бүртчэний гөшөөч тэр бугтын уулнаас олдсон 56 онд олж авсан. За тэрний дараа бол Менхэ нарын үе 3 дахь мянга. За ингээд бүртчэний мянган, хооморлын мянган гээд хоёр ирэн өнгөрлөө. Тэрний дараа Менхэн үе. Менхэ гэж ярьж байгаа юм шүү. За яг одоо шууд тулгаад хэлэх юм бол ерөөсөө Мэлхий үе. Мэлхий чулуунд орсголоо зөндөө үе. Манай өвөг дээдэс тэр их агуу өмсөд өөрсдийнхөө түүхэн дурсгалыг чулуун дээр өчөөл үлдээгээд тэр үе цаас байхгүй. Цаас гараагүй, бичиг үсэг гараагүйсэн тэр үе чулуун дээр үлдээсэн. Яагаад Менхий үе гэж байгаа юм хэрэг тэр чулуун дээр одоо хадан дээр зурсан тэр дүрс зургнууд чинь хээ маягтай. Дандаа хээ. Ялангуяа тэр богон чулуунуудыг эврийн дан хээ болгож зурсан. Тэргээр Менхэ гэдэг. Мин гэдэг нь минингийн тар шиг. Агуу уудан гэсэн үг. Тэгээ энтэй болвол минийн ухуртан, ухар мөчөг гэж үнийг хоёр хуваадаг ухааны хувьд. Тэгээ тэгэд бол минийн ухуртангууд. Ягаад олон мянган жилийн дараагийн үеийг харж тэнд түүхэн үлдээсэн. Тэгээ тэр Менхэ үе. За тэрний дараа бол Хүнүү. Нүгийн мянган яваа дууссан. За одоо нэгдсэн их Монгол улс юу Чингисийн гэрэн яваад 830 жил болж байгаа шүү дээ. Тийм. Ингээд тэгж байна. 170 жилийн дараа энэ гэрэн дуусна. 5 дугаар гэрэн дуусна. Тэгэхээр зэрэг бөөм өргөлийн түүх бол 5000 жилийн түүхтэй. 5000 жилийн түүхийг бидэнд бичиж үлдээсэн нь бол саяын 5. Тий. За тэн дотроос бол ялангуяа хөнгөрний үе, хөнөгийн үе тэр хаадын гол гэж Арангаан аймгийн өндөр улааны нутагт тэр сая миний ярьдаг тэр бугтын уулнаас их авч уурсдаг гол бий. Тэр тэнд хоёр гол бий. Нэг нь бол Хануй гол, нөгөөх нь Хүнүүн гол гэж. Хүнүүгийн гол гэсэн үг. Хүнүү гол гэж. Одоо нэрэн шүү. За хоёр дугаартаар Хануй гол гэдэг нь хаадын гол гэсэн үг. Тэгэхээр зэрэг бидний түүхэн одоо баримт материалууд ихэнх нь манай газар усны нэр дээр үлдсэн байна. Газар усны нэрнээс өгөөд олж болж байна. Хоёрдугаар нь Монгол бичгээс олж болж байна. Монгол бичиг бол 1000 жил. 1000 жил болж байгаа. Энэ бичиг бол утгын бичиг. Агуулх агуулдаг бичиг. Тэгэхээр энэ утга нь бол монголчууд юу гэж үздэг вэ гэхээр өвгөн дотор өвүй, үнэн дотор тугал үе гэдэг. Гэвн гээд ламнар төөрүүлсэн. Гэвн байдаг гэдэг. Гэвн байхгүй. Өвгөн дотор чулуу, сүсний чулуу гэвн гэдэг. Тэгээд тэр байхгүй. Би энэ амьдралд олж үзээгүй тэр ийм хийж өгдөө. Ирээд олоог хотлаа юм л. Тэгэхээр зэрэг за би одоо энэ дээр өвгөн дотор өвүй гэдэг дээр ганц үг одоо жишээ авъя. Ганцхан жишээ. Амьсгал гэдэг үг авъя. Энэ дотор 3 үг. Амиун гэж монгол үгээр амиун гэж бичнэ. Тэгээд эс гэж бичнэ. Эс шүү. Эс. Тэгээд гал. Ийм 3 үг. Тэгээд амьсгал хураах гэж ярьдаг монголчууд. Тэр гал хураагддаг. Гал хураагдаад сүүлд байгаа гал. Тэр гал ингээ хураагдахаар зэрэг эс өөр австаад тэгээд амьд тасардаг. Энийг хураагдах гэж монгол хүн ярьдаг. Тэгэхээр зэрэг энэ монгол бичгийн ерөөс хамгийн агуу чанар л энд. Бүх хүүхдийн дотроо утгатай. Тэгээ үйлчилсэн утгатай. Үеэр тасдагдаад ингээд явдаг. Энэ бичгийг одоо сурах энэ хөдөлгөөн хөрөмж их сайхан байна. Тэгэхээр энэ бичгийг чинь гэрийн сургаалтын аргаар их амархан сурдаг гэсэн. Би 9 сар дотор сурцсан. Би сод ухаантай юм биш. Надад заасан тэр гэрийн сургалтын тэр багшийн арга байхгүй. Эсвэл одоо бол
Чаймаа бол одоо энийг жаахан юу яцаа хүнд байдалд оролцсон. Тэгээ жаахан өндрүүлсэн. Анх сурж байгаа хүнд болгоо хийсэн. Тэгээ тэр арга бол буруу арга гэж би боддог. Тэгээ яагаад гэвэл би өөрөө энэ бичгийг тэр ламаар заалгасан. Надад тэр юм заадаг лам. Тэгээ 10 жилийн ялайдсэн лам. Надад заахад сар дотор сургацсан. Тэгээ тэр их амархан сургасан. Тэр нөгөө хэд үсгээ чи ингэж нүдлүүл тогтоогоол. Нүдний ой гэдэг бол бор ой. Хоёр ой байдаг юм дээ бол бор ой, цагаан ой гэж. Бор ой нь бол тархин дотор байдаг, бороосын дотор байдаг. Цагаан ой нь бол хүүсэн дээр байдаг. Хоёр ой л байна. Цор ганц ой гэж. Тэр цор ганц ой гэдэг бол хүүстэй холбоотой. Өөрөөр хэлбэл ихээс боломжлогдож орж ирдэг. Ой Дамжиж ирдэг. Шууд цусаар дамжиж хүүгээр дамжиж орж ирдэг. Тэр ой учраас хүүхнэл хүүхэд төрөөд гарангуудаа хийх хөөгдөг. Хинж заахаагүй, хинж үзүүлээгүй. Тэр нөхөр уйлдаг, шийгэрээ уйлдаг, бицгэрээ уйлдаг, өлсгөрөө уйлдаг. Тэр хин заасан тэр дохиог гэж. Тэгээ тэр хүй яаж тэр сурав. Тэрвэл тэр цагаан ойноос ирсэн. Одоо боломжтой. Ихээс нөхсөн. Одоо хоёр ой, бор ой, цагаан ой. Би нэг зогссон дуртай явж инээд тухайн хэмжээндээ юм ярина. Тийм ба. За ингээд одоо энэ одоо шүтлгийг энэ шашин биш шүтлэг шүү бөөмөргөлж. Шүтлэг шашин гэж хоёр юм байдаг шүү. Тэгээ хоёр давхар явдаг. Тэгээд шүтлэг нь бол хөгжсөөр яваад мөнх тэнгэрийн шашин болсон юм билий. Мөнх тэнгэрийн шашны асуудлыг ярих юм бол бөөмөргөлөөс хамаагүй. Тэнд одоо философи. Монголын нүүдэлчдийн философи бүхэлдээ тэр мөнх тэнгэрийн шашин дотор яваа. Бөөмөргөлөөл ерөөсөө л байгалыг хайрлан хамгаалах тийм шүтлэг. Гэхдээ энэ бол мод шүтэх шүтлэгээс эхэлсэн. Тэгээ модны шүтлэг бол одоо бөөмөргөл дотор байна. Тэгээ удаан мод шүтдэг, уд модыг шүтдэг. Уд ган гэдэг ардлын тэр дагавар бол одоо элгийн ган гэдэг. Тэр үеийн ил. Тэгээ удган гэдэг үг болсон. Мод бол элэг юм аа гэсэн. Одоогийн төв дайнгаа угаан дотор ба элэг мод махбод гэдэг гэж. Тэгээ заасан байна. Тэгэхээр тэр удган мод, сүлд мод, бөө мод гэдэг гурван модыг бөөнөр шүтдэг. Бөө мод гэдэг нь бөө хүний өөрийнх нь амиа хамгаалж явдаг юм хийдэг мод. Тэр мод байгаа. Тэгээ сүлд мод гэдэг нь тэнгэрийн мод. Одоо сүлж өргөв. Тэнд бол хүний сүлдийг дууддаг, хямрыг дууддаг. Бөөнөр бөөлж. Тэгэхээр энэ бөөмөргөл бол бүхэлдээ байгалыг хамгаалах одоо шүтлэг юм аа. Энэ бол хүн төрлөختний одоо шүтлгүүд дотроос онцгой шүтлэг. Ийм шүтлэг шашин байхгүй. Ганцхан Монголын нүүдэлчид манай өвдөдөөс бүтээж үлдээсэн. За тэгээ бөөмөргөлийн шүтлгийг би бол одоо 30 жил судалсан. Тэрний одоо нэлээд 3 их чухал ном гаргасан. Нэлээд олон ном гаргасан. Тэн дотор бол одоо бид нар бөөгийн дэлгэрэнгүй тойл, бөөгийн одоо товчгаа түүгийн. Тэгээд бөөмөргөлийн одоо онол юм сургаалыг юу сургасан, ямар сургаалаар явуудгийг. Тэрийг би одоо юутай харьцуулж бичсэн. Тэрийг би нэлээд сайн бичсэн гэж боддог. Занхол усан давгийн тэр номтой харьцуулж бичсэн. Тэгээд тэрнээс давуулах маягтай. Тэгээ Библийг тавьж байгаа. 1848 онд Библи Монголд эвлэгдсэн. Тэрнийг тавьж агаад Лувсан давгийн тэр номыг тавьж агаад тэр хоёрыг уншаад за бөөгийн одоо номлол гэдэг номыг бич. Энэ номлол хэрэгтэй юм байна. Номлол гэдэг бол гүн ухаан шингэсэн. Одоо тэр шашны өөрийнх нь амин чанарыг одоо тусгасан тийм ном байдаг юм байна гэдгийг тэр хоёроос ойлгосон. Тэгээд яг Библийг бол голсон. 67 хүний зүгээр дуртай яриаг юм биш шүү дээ. Тэгээ хэвлээ тараасан чинь Библийн тэр судрыг хэвлээ тараасан чинь Библи чинь 67 он орон төгссөн юм лий. Тэгээд бид тэмдэглэж үлдээдэг. Тэмдэглэж бичдэг учраас бидний сургаал юмнууд, манай үүдээс бүтээсэн юмнууд
үлдэхгүй байна, үлдээгүй байна. Хүндрэлтний одоо энэ шинжлэх ухааны одоо онол дотор суур онол гэж байдаг. Тэр суур онол дотор монголчууд юу хийж бүтээсэн юм бэ? Тэр суур онол алга гэдэг залуучууд хийгээд байдаг. Энэ манай өвгдөөс тийм их өндөр соёлыг бүтээж хаад яагаад суур онолыг одоо бидэнд суур онол амар хүрээд шээ. Ам дамжиж. Тэр нэг нь бол одоо тэнгэрийн заал буулгах тухай. Нэгдүгээр онол энэ заал бууж байгаа. Тэнгэрээс. Энэ аян энэ модон дээр бууж байгаа. Нэг модон шүтлэг дээр энэ дээр буудаг. Одоо энэ заал буух тухай. За хоёр дахь нь болохоор зэрэг одоо бөмбөрийн онол. Бөөнгийн онол. Одоо эдгээр бөмбөрийн онолоор чинь Монгол гэрээ бүтээсэн байхгүй. Яг тэр онол дээр явдаг. Одоо дугны орой морой ширээсэн тэр онол дээр бүтээгдсэн шүү дээ монголчууд бүтээсэн суур онол. Барилгын суур онол, инженерийн ухааныг одоо бүтээсэн. За гурав дахь нь бол амин гурвлын онол гэж. Тэнгэр, газар, хүн гурав. Буюу яг хүн дээр өрчрөх юм бол аав, ээж, хүүхэд гурав. Энийг амин гурвал гэдэг. Энэ бол Бибкорын гурвалжины онолтой яг таарна. Тэр онолын том ялаараа батлагддаг. Тэгэхээр энэ гурван онол гурван шинжлэх ухаанаар батлагддаг. Өөрөөр хэлбэл математикаар батлагддаг. Дээд математикийн онолоор батлагдсан тэр онолыг жинхэнэ онол гэж үздэг. Өөрөөр хэлбэл үнэн гэж үздэг. Нэг дээр нэмэх нэг тэнцүү 2 гэдэг шиг тийм. Үнэн гарцаа үнэн. Энэс өөр байхгүй. 3 байхгүй. Нэг дээр нэг нэмэх нэг гарахгүй. Тэгээ адилхан тийм байдаг. Тэгэхээр энэ бол одоо яг батлагддаг. Тэгэхээр ингэж математикаар батлагдсан онолыг үнэн гэж үздэг. Хүндрэлтний шинжлэх ухаан гэж үздэг. Тэгэхээр зэрэг шинжлэх ухаан материализм, шашин балетилизм тэгээд агуу их одоо сууд эрдэмтэн физикч бол одоо энэ тухай хэлсэн үгүй. Тэр юу гэж хэлсэн бэхээр шинжлэх ухаангүй шашин бол сохор. Шашингүй шинжлэх ухаан бол тоглоом гэж хэлсэн. Тэгээд одоо энэ 20 дугаар зууны агуу эрдэмтэн нэг еврейч юм билээ тийм нэр нь орж өгөх гэж. Харьцангуй тусгай онолыг бүтээсэн сууд эрдэмтэн тэр хүн тэгж хэлсэн. Яг үнэн. Сохор тоглоом. Энийг монголчууд томьёолоод содхон ноён тэнгэр гэдэг том зураг бидэнд үлдээсэн. Нэг хөлтэй, нэг гартай, нэг нүдтэй тийм үний зураг үлдээсэн. Тэрийг содхон ноён тэнгэр гэж монголчууд одоо бидэнд үлдээсэн байна. Тэр бол оюун ухааны тэнгэр. Оюун ухааны тэр содхон ноён тэнгэр гэдэг бол ерөөсөө тийм гайхаад энэ чи яагаад тэр тэнгэрийг авчиад ингээд одоо ганц нүдтэй, ганц чихтэй, ганц амартай, ганц үлтэй, ганц гартай зурж ба. Тэгсэн чинь энийг баталсан хүн тэр сууд эрдэмтэн физикч. Тэр нөхөр хэлсүүхтэй яг таарад байгаа. Сохор тоглоом. Хөрөөс нүдтэй сохор. Хөрөөс нүдтэй хүндээ сохорлог нэг. Тий. Тэрээс одоо гар хөлгүй юм. Тэгэхээр зэрэг суур онол бол ингээ гурван их суур онолыг одоо монголчууд бүтээжээ. ертөнцийн бөмбөрийн тухай. Тэгээд тэр одоо тэнгэрийн тэр заал буух тухай. Тэгээд тэр амин гурвлын онолыг гурвалжины онолыг одоо бүтээсэн. Их суурийн тавьсан. Тэгэхээр зэрэг энийг бол би тэр мөнх тэнгэрийн шашинг нэрлэх бай. Тэнгэрийн шашинг нэрлэж байгаа. Би ном бичсэн. Явуулж чадахгүй байгаа. Тэр номон дотор маш их олон юм багтаасан. Тэгээд энэ хүндрэлтний ертөнцийн үздэг философиг, физикийн шинжлэх ухааныг, тэгээд биологийн шинжлэх ухааныг, тэгээд биофизикийг, биохимийг багтаж байгаа. Тэр номон дотор. Тэр одоо тэр мөнх тэнгэрийн юу гэдэг тэр хүндрэлтний 21 зууны туршид бүтээсэн бүх эрдэм ухааныг тэр мөнх тэнгэрийн шишинг дотор багтдаг. Гайхамшигтай. Тэгэхээр бүх суур онолуудын өгдийн энэ мөнх тэнгэр дотор байгаа гэж би нэг залууд хэлсэн. Тэр хаав л гэдэг. Тэр ном хаав, тэр ном хаана. Би хэвлүүлж чадахгүй байна. Чи хэвлэхээр уншаарай гэсэн. Тийм. Тэгэхээр
би энэ яг энэ хэлж байгаа үгээр юм бол энэ агуу шүү гэж хэлж байгаа. Агуу шинжлэх ухааны талаас, агуу материализм талаас, идеализмын шашны талаас агуу дэлхийд бүтээгдсэн 5 шашны дотор хамгийн агуу. Тэгэхээр монголчуудын өвдөд тэр дээд 13 дугаар зуун хүртэл бид одоо мэдэхгүй байна. 13 дугаар зууны Чингис хаанаас хойшх нь бол нэг юм тоомлоод байгаа. Тоомл мэдээд байгаа. Тэгээд Чингис хааны сайн мэдгүй. Тэр хүн өхөл зовлон хамаг юмыг туулж энэ төрүүлсийг байгуулсан. Тэгээд бидэнд энэ сая 500 мянган квадрат километр газрыг үлдээсэн. Асар их том хөрөнгө үлдээсэн. Тэр хүн шиг тэгж их хөдөлмөрийг бүтээсэн бүтээлч хүн манай гариг дээр байхгүй. Дахиад төрөхгүй. Тэгээд нэг бүтэн улсыг одоо байгуулж өгсөн. Аз төв дээр. Тэгтээ газрыг л асар мундаг сонгосон байна. Тэр хүн мэрэг хийдэг байсан юм билээ. Нуус төвчөн дотор бай. Төлөвтөө үзүүл гэсэн нэг үг хэлж байгаа. Тэр нуус төвчөн дотор бай. Тэгэхээр тэр төлөв үздэг хүн байж. Ер нь бол хүн өөрийнхөө оюун ухаанаар ертөнцийг бүрэн таньж чадахгүй. Тэрний цаана зөн совин гэж хоёр их том юм бий. Тэрийг ашиглахгүйгээр хүн руу явахгүй. Ховж явахгүй. Тийм учраас хүн өөрийнхөө ерөнхий тэр цаад одоо хутгунараа гэдэг юм уу мэрэгэн дуртай. Мэрэг төлөг тавиулах дуртай. Яг л цаана битүү байгаа. Тэр харанхуй юм харах хүсэл их байдаг. Тэгээд талд байгаа. Талд ертөнцийг харах хүсэл хэн болгонд бий. Маргааш яах вэ? Энэ ажлыг хичүүл яах вэ? Энэ юм бүтээвэл энэ хэдэн хугацаа орох вэ гэдгийг танимаар байдаг. Хэрэгтэй юм бүтээж байгаа юм уу? Хэрэггүй ч юм хийгээ цагаа өрөөд байгаа юм уу гэж боддог. Тэгэхээр зэрэг тэр зөн совин таамаглахгүй ухаан. Таамаглахгүй ухаан гэдэг чинь бол теори Бретнес дээд оны том онол шүү дээ. Магадлалын онол гэж. Энэ одоо энэ Морете тоглоомын онол бол магадлалын онол дээр явдаг юм билий. Би үзсэн. Хиндний ямар онолоор яаж явдгийг нэр энэ Морете тоглоом тоглодог. Гэсэн магадлалын онол. Магадлалын онолыг чинь теори Бретнес гэж одоо ингэ дээд оны онол л да. Тэр онолоор явдаг. Тэгэхээр зэрэг таамаглахыг бол монголчууд бол бүр хүүхд наснаас хүүхд эзэмшүүлдэг. Яг үгүй чулуу таалагдаар данг нууж агаад тэгээд ингээд чулуу ингээд за хайдаг гэдэг ингээд таадаг. Тэр үл тэр таамаглахын одоо оюун ухааныг таамаглахаар одоо хөгжүүлж өгч шүү дээ. Тэгээд яагаад гэхээр амьдрал юм биш. Мал алдчихдаг. Нэг уулын цагаар орчдөг. Ирээл өдөржин давхаад тэгдэг нэг юм олдог. Тэрний оронд чулуу хайдаг юм нэг мэргэлээд үзээд энд байна гэд ингээсээ шууд давхиж туугаад ирэхээр амьдрал насар хэрэгтэй байхгүй. Тийм хэрэгцээний үүднээс мэрэг төлөв хоёрыг хэрэглэсэн. Их өгсөн байсан. Тэгээд энэ бүгд устсан. Зөрөө тусдагсан. Монголын соёлыг түүрэн болгосон улс улаан улс шүү дээ. Би тэгж үздэг. Би судалсаар байгаа гэж үзсэн. Хин устгасан, манжууд устгаагүй. Манжууд дагаад явуулж ирсэн. Өснөг дагуулсан. Хятад устгаагүй. Ганцхан нөхдөөд социализм гегензам тавихын тулд 100 мянган сэхэтний устгасан. Тийм дотор хоёр их том яргал хийсэн шүү дээ. Нэгдүгээр нь хар бийдэл, нөгөөх нь шар бийдэл. Устгасан 100 мянган устгасан. 600 мянган. Тийм үед 100 устгасан. Сарын устгасан. Хамгийн сар эрдэмтдийн устгаж гаж сүүл юу үлдэх вэ? Мангарууд үлдэж шүү дээ. Над чигийн мангарууд л явж байна. Юу ч мэдэхгүй. Тэгэхээр удмын гений санг тасцсан байхгүй. Оюуны удмын гений санг тасцсан. Тэр олон сүм хэд 700 устгах, тэр 100 мянган одоо хүнийг устгах бол би хайрын биш гэж боддог. Тэгээд 80 мянган лам 20 мянган сэхет устгасан. 20 мянган сэхэтэнд одоо чинь тэр одоо цаг аштангууд устгасан. Удмын сангууд устгасан. Өөрөөр хэлбэл Монгол үндэсний үл ер нь хэд дэвшилсэн. Тэгээд энэ нутгийг чөлөөлж авах. Энэ газрын доор байгаа баялагуудыг авах. Ерөөсөө л энэ эзэмших. Өөрөөр хэлбэл нё одоо фашизм. Энэ одоо аргаар
бидний ийм болгосон. Одоо бид сэргэж байна. Зовтой арт түмэн шүү тий. Тий. Тэгээд бид сэргэж байна. Морины хурд зэвсгийн хүчээр Чингис хаан дэлхийн талыг эзлэв юм бэл. Оюуны хүчээр эзлэсэн юм бэл. Одоо би дахих ёстой. Дахиад эзэн богд Чингис хааныхаа одоо тэр өсөжсэн хүчлийг биелүүлэх хэрэгтэй. Юугаар биелүүлэх вэ гэхээр оюуны хүчээр. Оюуны хоёр хүчийг л бид ашиглах гараад ирнэ. Нэгдүгээрт нь тэр тэнгэрийн шашны хүчийг ашиглах хэрэгтэй. Тэн дотор их том юм хүч яа. Нөгөөх нь хангаах. Ерөөсөө энэ хоёр тал байна. Энэ хоёрыг гаргаад ирэх юм бол бид дэлхийд дахиад гарч ирнэ. Цойлоод гараад ирнэ. За тэгээд саяын одоо үүссэн тэр коронавирусээс хүчтэй хоёр вирус сануулж байгаа. Хүндрэлтний хүлээж байгаа. Тэр хоёрыг одоо бид хангаахаараа дарж чадах юм бол дэлхий бидэн дээр. Энэ Монгол дээр ирнэ. Тэрийг одоо дарах тийм хүч бол Монголын 1200 он дотор байна. Biz тэр коронавиг дарж үтсэн. Тэгтээ корона гэдэг ийм вирус ном содорт байхгүй. Гарч байгаагүй. Тийм вирус юм бэл. Хорхой гэдэг өвчний бүлэг дотор багтдаг. Ерөнхийд нь хорхойг л харагдсан байгаа Монголын хангаванд. Тэгээд бодож байгаа дэр нэг тан хийгээд үтсэн чинь устгачил. Байхгүй болгочил. Тэр байхгүй болгоос гадна дархлаа үүсгээд хүрдэг юм бэл. Тэр юм манай хэд ингээл өдөр болгол дээрээс ингээл манай хажуудлын хүн гэлээ гэл манай охин орж ирдэг. Тэгээд таглаад өгдөг. Тэгэхээр зэрэг ийм их том хангаах юм байх юм талд байгаа. Тэр энэ төвдөө хангаах юм биш. Төвдөө ард түмний хангаах нь тусдаа. Тэр тусгай онолтой. Бид бол одоо 8 дугаар зууны үед одоо Шамби улсын үед үүссэн хангаах. 8 дугаар зуунд үүссэн. Тэр хангаа ухааны одоо уламжлалт хангаах нь одоо монголчуудын уламжлалт хангаах төвдөх биш. Тэрний онлын одоо томьёол нь хүртэл нэр нь хүртэл агуу. Ухааны 5 орны гэж. Тэргүүн ухааны 5 орны тэргүүн зүрхний 8 гишүүнд нууц өвдөсөн үндэсгсэн нэртэй. Тэр 8 дугаар зуунд одоо тэр хангаа ухааны нэр нь энэ төвдөө хангаа ухаан чинь хийшэр бадганы онол тэр юм би. Энэ тусгай өөрийн онолтой тэргээрээ явдаг. Гэхдээ энэ бол бас л мундаг хангаах. Өөхсөх шиг. Биднийх бол өөр. Шал өөр. Тийм хангаахантай сая ийм ард юм байсан. Тэрийг бөөндөр сэхэтнүүд шүү дээ. Монголын одоо тэргүүлэх сэхэтнүүд чинь бөөмөр ингээд өдөрт бөөндөр байсан. Тий. Тэр бөөндрийн одоо оруулж ирсэн. Бидэнтэй энэ шүтлгийг, тэнгэрийн шүтлгийг тэр юутай хангаахантай авсраад хайшсан, гадаа авсраад ингээ хайшсан. Гадаа анчуухан гэнаад гадаа дахиж үрж ирээд ганцганаасаа моллоо тарвал энийг өвчөөд идэрэ гэсэнтэй адилхан юм билэн байж байгаа байхгүй. Одоо тэгэхээр энд бол одоо бичээд үлдээсэн юм байна. Гэтэл ард түмний оюухан дотор байх. Монгол бичиг дотор байж байгаа. Энэ хангаах нь өөрөө. Тий. Одоо ингээ нэг шавар ваарыг хэмгцэх хайцсан юм шиг. Тийм бол хайцсан. Тэгээд одоо ойгүй эвлүүлээд наа хөдөлмөрлөөд ингийн юм дээр баар бичиж байгаа адилхан босоод ирдэг юм. Би босгоцсон. Монголын хангаах ингээ ном бичсэн. Төвдөө хангаахаас өөр. Тэс өөр юм босоод ирсэн. Тэгээд тэрийг бол түүж авч бичсэн. Ард түмний ам болон бичгийн соёл дотор байгаа. Бичгийн соёл дотор энэ Монгол бичгийн мянган жил болохтой бас үлдээсэн юмнууд байна. Содрох номууд байна бас. Түүнэмэн сон дотор байна. Үлдсэн юм байна. Тийм байгаа. Тэгэхээр энэ бол хоёр их том эрдэм ухааны одоо хоёр хөлтэй гэсэн үг. Нэг нь бол тэнгэрийн одоо тэр шишин 3 дугаар нь бол 2 дугаар нь бол тэр хангаа ухаан дээр ингээд одоо хоёр хөлтэй ийм одоо хоёр хөл дээр бүрэн одоо зогсож байгаа ийм одоо эрдэм ухаан гэ бидний дэргэд байж байгаа. Цуг байж байгаа. Тэгэхээр бид хацтай байхгүй. Бүрэн устгацсан бол одоо чадхал байсан. Тэгвэл хүний генийн сан, удмын сан, генетик гэж генийн сан дотор их юм үлддэг юм бэл. Тэр сэрдэг юм бэл. Сэргээд нэг хатцсан одоо урмлын үндсэн дээр усасахад дахиад ороодаг шиг
Тэгээ нэг жоохон сэргээхэд л босоод ирдэг. Тийм ирдэм штэ. Тэгээд яг бөөмөргөлийг бол би байхгүй болцсон алга болцсон байхад гаргаж ирсэн. Зүтгэж аваад гаргасан. Түрүү хэлсэн дээр ахыхаа юунаас болсон гэж. Тэгээд би дахиад эргээд устгуулах шахсан. Устгах гэж юм лээ. Шууд устгах гэж хэлээ. Тэгээд би Монгол Улсын 3 ерөнхийлөгчийн үеийг туулж өнгөрсөн. Тэр болгон дээр намайг Монгол Улсын ерөнхийлөгч аюулгын зөвлөлөөс дуудаж байцдаг гэсэн. Энэ юу гаргаад? Юу хийгээд? Яагаад энэ Монголын ард түмнийг өмүүлээд бөө гэж гаргаж ирээд. Одоо аймаг сум баг баргаад болгоно бөө. Энд үйл хэнгэрэгнүүдэд нөхдүүд гараад ирсэн. Тэд мөргөлийн өргөл аваад тэгэл мөргүүлээд амт ингээл дэлхий ингээ болж гонолоод байна. Яагаад юм бэ? Аваа. Тэгээ би нэг үг хэлдэг. Аваа. Хаана босгодог? Цэгийн цэвдэг тэнгэр дээр босгодог юм монголчууд. Аваа. Цэгийн цэвдэг тэнгэр гэдэг чинь юу вэ гэхээр зэрэг усны. Тэр цэвдэг дотор ус байна гэж одоо л ойлгож шүү дээ. 5000 жилийн дараа ойлгож байна. Одоо цэвдэг хайлаад босгоо болж байна. Болог шандуус ширэгж байна. Байхгүй тэр юу? Тэр цэвдэг. Тэр цэгийн цэвдэг гэдэг тэнгэр. Тэрийг одоо дуудаж аваад босгочдөг. Тэр авааны доотолд тэр их усны нөөц байдаг. Тэр цэвдэг дотор байдаг. Тэр гисэл усаад байдаг. Багаар гисэл болог шандуус. Тэгэл гол мөрөн үүсдэг байхгүй юу? Тэгэлсэн зэрэг энийг одоо ойлгож байгаа. 10 дугаар зуунд 21 дугаар зууны одоо дунд тавьд ойлгож эхэлж байна шүү дээ. Гэтэл тэрийг 5000 жилийн өмнө ойлгож хаад энэ тэнгэрийг нь дахиад эхэлсэн. Энэ байхгүйгээр бид энэ амьд үлдэхгүй юм байна гэдгийг ойлгосон байхгүй. За одоо л ярьж эхэлж байна. Одоо сүүлийн нэг хэдхэн жил дотор бол их хүчтэй ярьж байна. Байгаль хамгаалах, барих, ус хамгаалах, усгүй болоод чангал гарах ширгэлээ хатлаа. Ер нь хүн гэдгийг мэдэж байна. Одоо л мэдэрж байна. Бангагийн Болгарын банга юм нэг үг гэсэн. 21 дугаар зууны дунд тавьцаа хүндрэлтэн шашинтай болно гэж. Тэр шашин хүндрэлтнийг аврах туслах гэж хэлсэн. Тэгэхээр тэр шашин одоо Монголын нутгаас л гарна. Монголын мөнгө тэнгэрийн шашин мөн. Энэс өөр байхгүй. Одоо дахиад өөр нэг юм гаргая гэд бэбэ шиг юм гаргая гэд хүндрэл идэхгүй байхгүй. Тэгэхээр биетэй бодтой юм дээр итгэн шүү дээ. Монголын агуу их эзэн хаан энийг бол дэлхийд зарлж гисэн. Монгол Улсыг байгуулад тэгээд өөрийнх нь нэр алдар суугаараа ерөөсөн үлдээсэн. Одоо тэрийг мэдхгүй бас хавар бичих өсөлттэй хүн болгомаар мэднэ. Тэр хүний мэднэ. Тэгэхдээ тэрийг монголчууд өөрсдөө мөн мэднэ. Том их мөн мэднэ. Тэмүүж ингэж юм биш мэдэхгүй шүү. Тэр нь баг мэдэхгүй. Тэгээд яг хөө нэг одоо нэг дүүгэн цагаараас юм биш. Оросууд бол үзэж чаддаг байсан. Чингисийг. Тэр хүний бол одоо дээрэмчин, алуурчин, зандалчин, хэрцгий харгас ташгин гэдэг. Саяхан Оросын телевизээр 3 жилийн өмнө явуулаад Оросын 3 их төвөгч Афганаар болцсон докторууд Чингис хааны тухай хэлсэн. Тэгээд дээрээс нэг аюултай үг хэлсэн. Хэрцгий ташгин алуурчин өвөд эцээрээ бахархдаг нь юу вэ монголчуудаа гэж. Та нар юугаар бахархаад байгаа юм гэж ярьж байсан. Бүр би сонсч байсан. Орсоор ярьж байсан. Яг тийм үзэл явж байгаа. Тэр үл өш хонцон батгааны шонцон биднээс аваад байгаа юм. Түүхэн уншаад ирэл харамсаад идэг. Хөө ингээд бид энэ монголчуудад энийг тийм дотор ингээд тарлуур зовж исэн юм шиг. Тэгээ бид яац юм. Би энэ мөн огшнуудыг дахиад ер нь талт хийчих юмсан. Гэсэн юм бодлоо. За ингээд чи асуулт тавь. За одоо манай нэвтрүүлгийн нэг гол асуулт байдгийг. Тэр юу гэхээр бөөгийн тухай бөө мөргөлтэй холбоотой, онгод тэнгэртэй холбоотой
танд тийм тохиолдож исэн санаанаас гардггүй тийм бидний үгээр бол одоо нэг ид шид шиг гэх юм уу тийм зүйл тохиолдож байв танд Тайм. харин тийм бах тий танаас гол нь Тэгээ ертөнцийг таньж мэдэх хоёр арга материализм, идеализм гэж хоёр аргыг одоо өндөрлөгдөж байсан байж байна. Гурав дахь юм мэддэг. Гурав дахь нь бол ертөнцийг таньж мэдэх онгод тэнгэр. Гурав дахь нь монголчууд бүтээсэн байсан биз. Тэр орхигдсон. Тэгээ бид гаргаж чадаагүй. Монголчуудаас тэр онгод тэнгэр гэж юм юу вэ? Тэрийг л ойлгочих юм бол энэ бөөгийн одоо тэр ид шидгээд байгаа юм уу тэр нөөцийн чадлыг одоо олж чадна. За би энэ дээр бол олон жил ажилласан. За ялангуяа миний их олон жилийн судалгаа хийсэн бол сүнс. Сүнс гэж юу юм? Энэ сүсэг бишрлөө үнэхэрийн одоо юм байдаг юм. Би сүнсний дотоод мөн чанарыг л олж юм бол онгодыг амархалж байсан. Хоёр нэгдэм үл. Тэгээд нэг нь бол ахаа сүнс гэдэг нь одоо сүсгэлдэг тэр окторын хоосон зай дотор гэрлийн туяа. Тэгээ бөөмөргөлж гэрлийн туяа. Тэгээ гэрлийг бол мэдэж байгаа нарны гэрлээс авахлаа одоо ингээд бүгдийг мэддэг. Туяаг бид мэддэг. Гэрлээс туяа үүсдэг. Тэр туяа нь бол 5. Атааны 5 тэнгэр гэж монголчууд одоо үздэг. Тэр бол талхи. Тэр туяа бол талхи. Тэгэхээр тэр улаан цагаан хоёрын дунд 3 байна. Тэр бол хар ногоон хөх ийм 3 туяа. Тэгэхээр энэ одоо бол туяаны эмчилгээ хийж л байна л да. Сая би бас тэр улаан туяагаар шаруулж байгаа л ярьлаа. Нөөдрөө мэдхгүй. Нөөдрөө нээж чадахгүй. Байгаль өөрийн бидэнд өгөөд идэг. Тэгэхээр зэрэг тэр 5 одоо туяа 5 захилгаан сорон долгион явж байгаа байхгүй октор байдаг. Тэр 5 захилгаан сорон долгионы юус ганцын л барьж байна. Хөхийг л барьж байна. Хөх туяаг л үгүй хөх долгионыг барьж. Тэргээр бид яриад байна. Одоо чи тэр мөн тэр долгионоор хоёлаа нэг нь сонсоор нэг нь яриа л байна. Тэгээд гар утсан. Энэ бол тэр хөх долгион. Юус энэ түгээмэл долгион. Амарх ялбар нөгөө дөрөв төвхтэй хэцүү. Яг техник дотор оруулж ирээд яг тэргээр одоо ингээд ямиг таньж мэдийгүүл төвхтэй юм шиг байли. Тэгээд шинжлэх ухаан бол энд хүрээг байна. Тэгэхээр биений зүгээр таамаглаж бодож байсан бол 30 дугаар зууны хавцаа магадгүй гэж би тэгээд таамаглаж ярьдаг байсан. Энэ хата 5 тэнгэр буюу энэ 5 долгионыг бол 30 дугаар зууны хавцаа шинжлэх ухаан их хөгжөөд ирэхээр барайд авч магадгүй гэж. Тэр хүнд 5 цул эрхтэн байгаа. Тэр 5 цул эрхтэн зүрх уушиг хэлэг энийг зүйлдэгдэг. Тэрний дор 2 долгио яваа. Тэр нь бол нэг нь дэлгүүрнийх, нөгөөх нь өөрнийх. Гэтэл энэ 5 долгионы яаж энэ 5 цул эрхтэн нөлөөлөд байна. Тэгээд энэ 5 цул эрхтэнтэй бол одоо 5 сав байгаа. 6 сав гэж ярьдаг. 6 дахь сав нь яг тэр өөрийн шингэний сав байна. Тэр одоо хошгонд байна. Эрэгний. Эрэгтэй эмэгтэй хүний бол юунд байна. Тэр өндөвчин дотор 2 жижигхэн булчирхаад байна. Тэгэхээр энэ бол тэгэхээр зэрэг энэ долгионууд энэ 5 долгионуудыг одоо нийтс олцсон монголчууд болоод тэгээд энэ шашныг байгуулсан. Тийм байхгүй юу? Тэгэхээр энд л бүх хүчээр бай. Тэгэхээр бид бол шинжлэх ухаангаар юм ярьж болохгүй. Тэгвэл мохос үсэг болчихно. Шинжлэх ухаан бол хязээ ямаг тэргүүнд нь явах хэрэгтэй. Тэгэхээр тэр миний ерөөс энэ хоёрыг нийлүүлж ойлгож шинжлэх ухаанаар нь батлах гэж их цагаас зарсан. Тэгээ шинжлэх ухааны биш юм бол мохос үсэг. Тэгээ одоо 21-р зуунд бол бид мохос үсэг юм ярьж болохгүй шүү дээ. Шинжлэх ухаантай юм. Тодорхой шинжлэх ухаантай юм яхаас арга. Тэр хэмжээ шинжлэх ухаан өөрөө физикийн шинжлэх ухаан, химийн шинжлэх ухаан хүрээд ирсэн.
би дойрхон ирсэн байна. Тэгэхээр зэрэг энэ дээр дуулуурж ярихгүй бол хэн ч итгэхгүй. Тийм ээ. Тийм. За тэгээд одоо тэр гол одоо юм бол тэр 5 талханд байгаа шүү. Тийм. Авид нэгд нүүрсэн, хоёрд нүүрж. За тэгээд яг тэр улаан долгион хаан гэсэн улаан тэнгэр гэдэг тэр тэнгэрийн долгионд бол ирсэн нар тэрний долгионыг бид одоо ашиглаж байна. Тэг хүн юмж байна дэргээр. Тэгээд нөгөөх долгион нь бол тэр хөх тэнгэрийн долгион, мөн хөх тэнгэрийн долгион тэргээр ярьж байна, хоорондоо ярьж байна. Энийг данаа мэдсэн. А тэр номт ногоон тэнгэрийн долгионд бид хүрэхгүй. Номт ногоон тэнгэрийн долгион гэдэг бол хүний уураг тархины хүнд яваа нэг долгион бий. Тэр бол тэр нэг өөрөөсөө фосфор гараад нэг жижиг ногоон цох байдаг горгой. Тэр шинэ гэрэлтдэг. Чин энд тэр цох байгаа газар ингээл гэрлээ байгаа. Тэр гэрэл бол уураг тархин дотор үүсдэг. Тэр цох одоо тэр ногоон цохны ногоон фосфор гэж ярьдаг. Фосфорын гэрэл гэж. Тэр фосфорын гэрэл оюун ухаан дотор алсдаг. Ухаан бол оюун бол өөр. Ухаан бол өөр. Ерөөсөө ухаан 5 ухаан байна. 5 ухаан гэдэг нь хоёр нүд, хоёр чих. Тэгээд хил гур байна. Энийг 5 ухаан гэдэг монголчууд. Үнэхээр тийм. Хоёр нүдээр харна. Мэдээлэл авна, хоёр чихээрээ сонсч авна, хэлээрээ авна. Гэдэг энэ бол 5 ухаан. А гэтэл тэрний цаана оюун гэж байна. Хоёр нь хоршиж яриад идэг. Оюун. За тэгээд одоо монголчууд бол 3 их агуу их том онлыг нээсэн, бэндүүлдээсэн. Тэр бол одоо орчлон ертөнц хорвоо гэж 3 ертөнц байна. Орчлон ертөнц, хорвоо ертөнц, тэгээ ертөнц гэж. Одоо манай замбуу твийг хэлээд байгаа. Замбуу твил гэдэг юм дөө энэ твь. Тэгээ 3 ертөнц дотор одоо орчлонгийн Жамьёс, хорвоо ертөнцийн Хосьёс. 3 дугаарх нь бол энэ манай энэ замбтэй буюу манай гараг дээр Хивьёс гэж. Тэгэхээр Жамьёс, Хосьёс, Хивьёс гэдэг энэ 3 онол бэндүүлдэ тавьсан. Гурвлаа юугаар математикаар батлагддаг. Тэгэхээр зэрэг Хивьёс гэдэг ч одоо хэв журам. Хүн Хивьёсын дотор явахгүй бол одоо өөрөө эвдэрнэ хүн Хивьёс заавал хэрэгтэй. Хосьёс бол заашгүй байх хэрэгтэй. Бүх юм Хосьёс. Тэнгэр газар хоёр хос. Энэ хоёр байж, хоёулаа байж, тэнгэр нь байна, газар нь байна. Нар байхгүйгээр байхгүй. Газар байхгүй. Газар дээр өвс урмал орохгүй, тэнгэр байхгүй. Тэгэхээр хос, ерөөс бүх юм хос. Тэр Хосьёс гэхээр зэрэг арга билгийг заагаад байдаг. Арга билэг биш. Арга билэг гэж хариугүй. 92. Арга билэг бол. Гэхдээ нэг томьёол байгаа. Нэг дэв. Гэхдээ ядмагхан томьёол байгаа. Тэгэхээр зэрэг энэ одоо дорны ард түмнүүдийн дотор Монгол шиг тэгж одоо агуу их дэлгэж тавьсан ард түмэн байхгүй. Тэгээд үгүй тэнгэр судалдаг учраас. Тэнгэрийн онлоор явцааж ирээд дэнд их хол юм ярьдаг. Тэгээд хүний ухааны хүртэл миний ухууртан. Тэгээд мөчөг ухууртан гэж хоёр байгаа. Миний ухууртан гэдэг нь бол минийгийн тал шиг уудам алс их зай дотор одоо юм ухаарч тэгээд тавьдаг. Тэр миний ухаанаараа монголчууд явдаг. А тэр мөчөг ухаан нь бол бидэнд байдаг. Тэр маллаа дэвж ажлыг явж байгаа. Бидэнд байдаг. Тэгээд хүн чинь 3 хаваадаг үнийг. Үнийг 3 хаваадаг энэ Буддаас ч 3 хаваасан. А монголчууд бол Монголын нуус тавчаанда одоо 3 хаваасан. Тэгээ бодомжир Монгол 3 дахь бодомжир Монгол. Тэрний дээр дова сохор гэж. Довоо мэргэн гэж. Дээрс дахиад довоо мэргэн, дова сохор, сохор биш цохор шүү. Цохорхоны цох. Хор цохор. Цохор гэхдээ төсч очино. Тэгээд бодомжир Монгол. 3 хаваад. Энийг социализм өгөө хийсэн. Бүгд адилхан. Бүгдээр адилхан. Үнэлэл адилхан. Тэгсэн мөртлөө дээд сургуульд оруулахаар 3 хуваачдаг. Дээд сургууль, техникум, темс. Яг л байхгүй юу? Сурлага зай тэндээс, оюунтай дээд сургуульд
Тэгээд дундхан техник хоомд тэгээд хамгийн дорогийнхан тэмцэл ордог шүү дээ. Ийм л байсан шүү дээ. Өөрснөө тэгэж хуваарлаад байгаа хэрнээ бүгд адилхан гэдэг. Шалгалт авлаа, адилхан шүүлээ, адилхан хичээл заагаал бүгдэд програм хичээл 10 жилийн сургууль төгсгөөл тэгэл уралдаанд шалгалтанд оруулаа өөрөө аяндаа 3 ялгараад гараад ирдэг. Тэгээд 3 сургууль байгуулсан шүү дээ. Тэгээд яах гэдэг үл дээр 3 байгуулсан. Дээд сургууль гэл нэрлэлчин л үз. Коллеж гэл нэрлээл энэ Европын шиг явна л үз. Ялгахгүйгээр. Гэтэл тэр Довмөрийн Доо цохор Бодончир Монгол. Үеийн үед байсан. Монголын нууц төвчөнд дотор бол бүр гарамгай гаргасан. Тэр нэг Бодончир Монгол гэдэг тэр нэг зөрүүд нөхөр хоёр ахаасан зүгтагаад сүүлд нь тэр нэг галуу шуу шарж идэж яхад нь хоёр ах нь олж авдаг. Зөрүүд. Тэгээд одоо оюуны одоо ялгдаг 5 тэнгэр гэдэг. Энэ 5 тэнгэрээр яасан Монголыг ялгачдаг. Нэгдүгээр нь юу нөгөө зэрэг нэгдүгээр одоо тэнгэр нь юу нөгөө зэрэг алмай тэнгэр. Алмараа тэр чингэл алмараа суулан хонтоо дотор шалалмараа ингээл уцаараа шалмараа цаав шалмараа. Тэгээд тэгсэн мөртлөө дараа нь ядгаар алгуурладаг. Омраш. Нөөдөр. Орой хичөөлөө хичиг алгуурладаг. Тийж байснаа гинтхэн шагдаад алмалцдаг. Алмай Монгол, алгуур Монгол, алмалзуур Монгол. Тэгээд алмалзал байртай байлгаарс ингээд л сандраал. Сэнгэний хийгээл болоо тэрний хийгээл болоо ингээл тэрний дараа мугойд Монгол. Мугойдэлдэг. Зүрхэлдэг. Тэгээ мохор Монгол. Хамгийн сул мохор зүтгэн. Юу ингээд арайч ингээд тэгч. Ингээд таван хаадаг. Тэр энэ атааны 5 тэнгэртэй холбоотой. Атааны 5 тэнгэрийн хамгийн сүүлийн тэнгэр бол хан харангуй тэнгэр. Хан харангуй тэнгэр гэдэг бол харангуй гэхгүй шүү. Харангуй гэж. Өдшийн бүрий өөлөөний үр цайхан өмнөхөн тэнгэр харангуй гэдэг. Тэрийг хэлээд байгаа. За тэгээд одоо хүний оюунд гэрлэсах. Оюуны гэрэлтүүлэх хийгүүл гэгэрлэж үздэг. Монгол нэр том юм шүү дээ. Гэгэнтэн гэж чангигэрсэн үнийг хэлээд байгаа. Гэгэнт. Өөрөөр хэлбэл ногоон гэрэл нэг жах алсан. Тэгээ юмны наацаад нарийн утгыг бодоод идэг. Бичлэгэд бодоод идэг. Тэгэхээр энэ одоо гэгэрсэн 3 хүн үлдсэн Монголд. Дүүхэнд үлдэж өгсөрсөн. Тэр бол өндөргийн зануузар. Нэгдэх нь хоёр дахь нь ламын гэгээл усан данзан жансан. Гурав дахь нь бол зайгийг л усан бэрлээ. Энэ гурваас өөр гэгэнтэнд Монгол төрөөгүй. Байхгүй хаач байхгүй. Сураад ирээд олохгүй. Гэгэнтэн гэснээс зөвхөн таны ингээ уулзч очиж авсан бүүнрээс таны маш их хүн бахархуулсан тийм бүү ямар бүү бай. За яг би өөрөө бол одоо тэр 70-80 хүрсэн тэр удаан зайрангуудаас оролцсон. Ном байхгүй. Нэг шуудас ном байхгүй. Бичиж тэмдэглүүлсэн юм юу ч Монгол хүний оюун тархинд байсан уу байсан. Зарим байсан, зарим байхгүй. Тэгээд намайг одоо сургасан 3 хүн. Нэгэн дээр налжируудаг. Годгодын налжируудаг. Тэр онцгойг сургасан. Хоёр дахь нь дарахтын дээр балжируудаг. Энэ хоёрыг солиод идэг. Нэг нь балжир, нэг нь налжир. Тэгээд лустай гэдэг нэг зарим байсан. Лустай зарим, дарахт зарим. Дарахт зарим байна. Тий. Энэ 3 хүнээс их юм сурсан да. Тий. Тэгээд одоо тэр 3 хүний эрдэмийг бол одоо тэр дахт бол гүйцэшгүй. Олон зохиос нэг сайхан дуртай олон уулзсан. Би Монголын уламжилт тэр Ангаа ухаан гэж одоо эднэрийн нэрлээд байгаа тэр Төвдийн Ангаа ухааныг
тэр багшаасаа одоо сурч гэрийн сургуультаар сурч мэдэж авчаад ингээ байж байгаа үед над дээр гандан ээдийн гисгүй алтан гэрэл гэдэг хүн ирсэн. Тэр хүн эгчийг надаар имгүүлж ирсэн. Тэгээд би Фошин буддистуудын хурал суугаад ирлээ. Фошин буддистийн холбоо биднээс нэг хүсэл тавилаа. Монголын ангаа ухааныг Фошид ажиллуулъя. Тэгээд би чамайг аваа явмаар байна. Тэгээд тэр 3 хүн л явъя. За би өөрөө ахлаад явъя. Чи явна. Нөгөөх нь Батбаяр гэдэг нэг мэрэгдэглэг тавьдаг залуу байсан. Тэрийг аваад явъя. Ингээ гурлаа. Тэгээд би жившэрсэн. Тэгээд би юу орлоо. Нэлжэр утган төржлээ. За намайг одоо ингэж байна. Одоо би явах. Та энэ онгод тэнгэрээс асуугаад өгөөч гэсэн. Тэгээд тэнгэр дуудаж онгодоо одоо дуудчихад гадаад талын цаанаас 100,000 одоо төгрөг авах хэрэгтэй юм биш төгрөг. Эртний өртөө юм байна. Тэрийг авах гэж явж байна. Шаал удлаа гэж би яг тэгж хэлэнгүүт шаал удлаа. Хийнэстэ залдаг. Энэ бөө гэдэг чинь ингээ одоо явчихгүй. Тэгээд ясч. Чи юм алдан шүү. Бүх юм алдан. Чи энэ Монголоор хэлээс гарахын өмнө алдан. Тэгийн тулд чи ерөөс хамгийн хэрэгтэй юм ал гартаа гараасаа битээ алдан тавиарай. Гэж хэлэнгүүд нөгөө эмчилгээ хийх гэж яваа чи нөгөө толомтой имэйл мангахтай имэйл барайл онгоцон суучлаа. Тэгээд энэ төгрөө төлөлөө. Ачааны мөнгө гэж. Тэгэл Варшавт буусан чинь байхгүй. Менежмент байхгүй. Энд ах дүндрэл байгаа судруу ярьсан. Энэ юунд байдаг? Мят дээр байдаг. За ингээд энэ дотор миний хамгийн хэрэгтэй 5 багж биш. Монголын ангаа ухаан дээр л 5 багж. Тэрийг алдсан. Тэгээд ерөөсө хувцсан мод байхгүй. Ерөөсө өмсөн хувцсан. Варшавт ингээд буучихгүй юу? За нэг ийм гин чинь үнэн хэлжтэй. За тэгээд ирэх 100 хүрээд ирлээ. Очлоо. Оронгоо тэгж байна. Нөө жогонцож байна. Налж жогонцож байна. Удан би моёрын амтай жогонцоо авч ямаа алдсан уу гэж инээж байна. Тэгээд зэрэг дургоо өргөж. Та тэгээ хаачихгүй байсан юм бэ? Алдахгүй болохгүйсэн. Тэр гарч чи амжилттай яваа шин. Тэр зайлаас. Тэр зайлаасаа гаргалгүйгээр чи явсан бол өдөрөө Фошид ажиллахгүй. Энэ удаан байхгүй. Энэ амжилттай мөнгө олохгүй гэж хэлдэг юм байна. За тэгээд тэрний дараа тэр манай ахыг тэр нөгөө би моос ахыг үзээ тэр хэлшил төрөмөө тэг амтлаа зуусан тэгсэн. Тэр үнэн биш. А тэгээд эмнэх аргыг хэлж өгсөн. Хоньны сүгээр Монгол тандаруулж байгаа л гэдэг гэсэн. Яг үнэн биш. Тэгээд дүүхээ одоо ийсэн танк хоньны сүгээр даруулаад очаарай гэж тэгээд тэр өгсөн итгэсэн. Нам итгэсэн. За тэр налжрууд одоо тийм одоо миний үтсэн юм ярьж шүү дээ. Өөрөөх амьдрал дээр тусаа. А нөгөөд утга тэр нөгөө тархтын балжрууд. Тэр утгаас нэг юм асуусан юм. Монголын ард түмэн хизээ ядуурлаас гарахгүй. Та үзээд өгөөч. Инээгээд хөхрөөд. Хин ямар сони юм бэ гэ намайг тэгж ингэ заагаад. Үгүй энэ над дээр одоо орж ирсэн. Тэгээ баян болгоо тэгээ мөнгө олоод өгөөч гэсэн нэг тийм хүүхэнтэй суулгаж өгөөч. Эсвэл нөхөр олоод өгөөч гэлээр би энэ чинь гэсэн Монголын ард түмнийг асууж шүү дээ. Монголчууд хизээ одоо энэ ядуурлаас гарах уу гэж асууж байна да энэ хүн. Гэж энэ хажууд байгаа суудад. Тэгээ үзэлтэй онгодуудад хуурдаж байгаа онгод болоо үзсэн. Асар их мөнгө орж ирэх юм байна. Сэлэн зөөрлүүд сэлэн мөрний урсгалтай адилхан тийм их мөнгө одоо Монголын төтгөр орж ирнэ гэдэг нь хэлж байна. Тэр мөнгө орж ирэнгүүтээ газрын гавар орж идэв. Урсаад орж идэв. Энийг хааж ядвал монголчууд ядуурлаас гарна. Тэр газрын гавар урсж ороод байгаа мөнгөийг одоо хааж юм бол тэгэл Монголын ард түмэнд орон баян бол гэдэг юм байна. Тэгээд би энэ нэг сайн итгэв. Тэгсэн чинь
одоогоос 2-3 жилийн өмнө итгэсэн. Хулгай. Цөмийн хулгай гэдэг утсан. Тэр их урсж орж ирсэн. Усны урсгал шиг орж ирсэн, их мөнгө орж ирсэн. Тэр үл яагаад өгөө нүүрсийн зарж ихсэн. Байгалийн баялаг төмрийн өдөр зэсмэсийн зараад ингэ асар их мөнгө орж ирсэн. Тэгсэн чинь нөгөө нэг Баавар гэдэг нэг нөхөр биш үү? Батбаяр гэдэг Баавар гэдэг. Тэр нөхөр нэг өдөр ярьж ин телевизээр. За асар их мөнгө орж ирж байна. Монгол тэр сангийн яамны сайд биш. Тэр үед тэр Баавар. Батбаярыг би танил л. Тэгээ энэ мөнгө зарч чадахгүй. Зарах юм болтдог. Гэхдээ таймны юм сони юм аа. Хүний харман мөнгө орж ирээд амархан өрнөд. Гэтэл тэр их мөнгөөр зар сураагүй. Монголчууд их мөнгө зар сураагүй. Гэдэг юм байна. За тэгээд тайл хийжсэн. Бидний зарах төсөл алга. Ямар нэгэн төлөвлөсөн юм алга. Тэгээ энэ баялагийг одоо юу хэ гэдгийг төлөвлөж чадаагүй. Нэг бол хоёргоо за яах вэ одоо ингээд төмрийн үлдэр юм уу үлдэр байгуулах гэхэд энд ажиллах мэргэжилт алга. Тэр гараад ирсэн бүтээгдэхүүнээ зарах зах зээл алга. Бидэнд алга. Ийм юм тулчлаа. За одоо нөгөө мөнгө одоо ерөөс ингээд дүүрэн байдаг. Улсын санхүү одоо сангийн яам дээр банк нэгэ дүүрэн чихээстэй мөнгө зарах байхгүй. Ийм болцсон шүү дээ. Яг энэ бодит үнийн мөр юм. Тэрний дараа тэр Балжиргаа дээр тэрний дараа удаган баяр гэдэг утга биш дарахад утга. Тэр манай голом төв дээр нэг өдөр ирдэг юм байна. Тэгээд ирэнгүүд би танилцсан тэр дарахтад явж байгаа хөсгөл явж байгаа танилцсан тэр баяртай. Тэгсэн хүрээ дээр л тэгээд уулзаад би Монголын бөөгийн голом төв байгуулъя. Голом тэгээд одоо энэ төв байгуул энэ бөөмөргөлийн одоо шашныг одоо гаргаж ирье гэж бодож байна. Баяр чи үзээд. Энийг одоо болох уу? Гэтгсэн чинь болохоор байх уу? Тэг онгодуудад болно. Одоо цаг нь ирсэн байна. Болж байна. Тэгээд тэр баярыг илсүүлж аваад голом төвийн гишүүн буулгаад тэгээд тэрийг одоо энэ хоёр буудалд нэг юун дотор өрөөнд дотор за тэр чи ямар байгууллага вэ нэг байгууллагын нэг том юм заалтай хоёрын компани биш. Тэн дотор ингэ суулгаж хагаад тэгэл тандыг мэд тэгэл осуудаа тэр оройн яг 8 цаг 7-8 цагт л бөөлий яг онгод дуудаж бөөлий гэдэг юм байна. Баяр тэнд л бөөлий. Тэгээд баахан усууд хийлээд энэ л одоо нэг зарлаа дараагаад байж болохоор тийм усууд ингэ тэр заалаар ингэ дүүрэн суулгаад матмал сандал тавьж хагаад тэгээд тэр голд баярыг бөөлүүлээ. Тэгээд харанхуй болсон. Гадаа харанхуй. Тэгэл ингээл тэр чинь нөгөө яг л жинхэнэ явсаар болсон. Тэр онгод тэгээд өргөл зарлгуудыг өргөж тэгэл ерөөсөө яг л одоо тэр дахад айлуугаар онгод тэнгэрийн дуудаал ээжийнхэн онгод ээж нь одох хүмүүс юм билээ. Тэгээд ээжийнхэн онгодыг дуудаал 3 үеийн шүүмөр тийм байсан. Тийм хүн би судалсан. Тэгээд ингээд дууслаа. Тэгээд дууссаны дараа л очиод би ингээд мөргөл урдл ингээд өвдөглөл одоо тэр чагаа нөгөө сөгдөж мөргөх сөхөрж мөргөх гэж 2 мөргөл байдаг хгүй бөгөөд. Тэгээд тэр 2 мөргөлөөр хоёулангаар мөргөөд ордолд очиод ингээд нөгөө улсууд ингээд тойроо намайг л хараад байгаа. Тэгэл тэгсэн чинь нөгөө манжигаараа ингээд намайг нуруунд дондор ингээд хороолголоо. Синхэр галын туяа ингээд татсан. Тэр байшин зөрөөс гэрэлтүүлээ. Тэгэл дахиад гуйдах дахиад 3 удаа. Тэгсэн нөөдөл чинь зүгээр өрсөлдөөл өрсөлдөөл бүгдээрээ суух. Бүгдэн дээр туяа татсан. Дөл. Тэнд байгаа хүмүүс тэр харагдаж байгаа юм тий. Гүдэ харанхуй дотор чинь ерөөс ингээд манс гэж явчих хөөхтэй. Тэр манс гэтэл тэнд суужс бүх ус шагширсан. Толгоос өсрээд над руу хараад ил. Гайхаад гайхалтай юм үзэж байгаа байхгүй. За ингээд дууслаа. Тэгэл тэр баяр чаах Эрдэнэтэд байсан. Тэгэл баярыг авахсан би ч гэртээ хайрлаа. Тэгэл тэр шүнж их олон юм батсан. Ямар
чи агуу юм байна. Энэ хөвгдөл хаанаас гарав? Яагаад тэр одоо манжигаар ингэж ороолоход тэр ингэж бууж байна. Түүний норон дээр буугаад байгаа байхгүй. Тэр дөлн л гоё. Тэрнээс тэр ороолох шиг урдах бол сонирн биш байна. За ингээл одоо нөгөө намайг дагаж ирч тэн суусан тэр усууд чинь зарлж өглөөд. Тусаар яриа зарлаа. Тэгэл манай голом төвч өнөр дүүрлээ дээ. Ирсэн ингээ шавцсан шүү дээ. Өглөө яваад орох гэсэн чинь гадаа үүдэн зүр пик хүн. Тэрний дараа оруулдгүй намайг оруулдаг. Очрлоо. Гэхдээ би энэ байгууллагын одоо дарга даавт ийм бодлоо яриад хашаа зогссон. Бас сэлтэй ирэх нь биш. Бас аргалж орох гэж яалаа гинэ. Дарга нь гинэ. За тэгээд би промсогтой болъё гэж бодлоо. Нэг үзвэл. Тэгээд дотор байж исэн нэг бөө доод боллоо. Нэг хүн оронгууд тэн дотор төмөргээд нэг зайран байна. Тэр хүнийг сөгөөд гадаад тэр хүн ирсэн байна гэж хэлээд гараа. Ингээл тэгсэн чинь нөгөө өвөн чинь гараад ирлээ. Дотроос гарч ирэнгүүт энэ давж энэ зогсож байгаа. Тэр хойно зогсож байгаа манай тэр даргыг оруул. Ингээл тэгсэн бүгдээрээ ингээл иргээ. Над руу харлаа. Энэ бол одоо миний анхны гайхлыг төрүүлсэн. Тэр баяр одоо. Даргадын баяр гэдэг утга. За тэгээд тэр удагны даавуулаад их олон ууланд тарьчихсан. Сурах гэж. Тэгээд тэр лостой зайран тэр одоо малжируудаг энэ тэр их олон удаа хийсэн шүү. Тэгээд үзэх гэр намаас өдрөхгүй. Дорж Банзаар энэ ганцхан ном байдаг. Харын бөө гэсэн. Тэн дотор юм байхгүй. Тэгээд тэн дотор тэр Дорж Банзаар бол одоо хасаг хамгин тийм юм байл. Тэгээд тэр хүний одоо бичсэн шаманизм гэдэг үг дэлхийд тарсан. Тэгэхдээ энэ буруу. Шаманизм биш, шамонизм. Шүү. Өөрөөр хэлбэл одоо бидний одоо энэ хөнгөрний үе шинэ бол шаниугийн үе гэдэг. 3 шаниу байсан шүү дээ. Төмөн шаниу, модон шаниу, гүнчин шаниу гэдэг. Тэгэхээр энэ бол хаадууд. Гурлаа. Тэр их хөнгөрний одоо хаадууд. Тэгэхээр энэ нэг шаа улс гэдэг. Шамби. Одоо Шамбигийн үеэс үүссэн ч байсан. 2 шаа дараад байгаа байхгүй нэг Шамбигийн үе. Нөгөөх нь тэр одоо нөгөө шаниугийн үе. Тэгээд ингээ шаа улсын дараа 3 улс гарч ирсэн. 4 улс гарч ирсэн. Монголд. Тэрний өөхөд Мо улс гэж. Эхнийх нь Мо. Мо гэдэг нь бол морин хот. 2 морин хот байна дээр. Тэ. 2 морин хот гэдэг нь нэг нь өөрийн салмон, нэг нь Чингэл. Хоёрыг Мод гэдэг монголчууд байсан. Тэгээ тэрний дараа Монгол улс гэж. Тэрний дараа Монгол улс. Тэрний дараа их Монгол улс Чингис хааны үе. Тэгээд 4 Мо улс. Монгол ихтэй улс. Тэрний нөтг нь бол Шаа улс, Шамби, Шаниугийн улс гэдэг ингээд 5 улс. Тэгэхээр энэ бол 5 нэрэн. Нөгөө мянган жилийн 5 нэрэн. Чинь энэ байхгүй юу? Тэгээд тэр үе. Тэгэхээр бөөмөрөлөл яг ингэж 5 нэрнээр үүссэн, 5 улсын үед үүсэж би болсон. За Чингис хааны нэрэн одоо явж байна. Мянган жилийн одоо 830 жил болж байна уу? Одоо 170 жилийн дараа Чингис хааны байгуулсан энэ их Монгол улс юм уу дуусна. Мянган жил болоод нэг үе одоо дуусдаг. Тэгээд энэ 5-6 дахь хэрэг үе эхэлнэ. Тэр үед Монгол улс хаавах юм мэдэхгүй. Бүхэн үед тийм байгаа. За ингээд өөр. За. Маш сайхан сонирхолтой яриа өрнжэн тэгээд ингээд яриа л хоёлоо маш их өргөн задлаад ярил маш их сонирхолтой яриа цаана бас надад бас бодогдоол тантай ингээд ярил. Тэгэхдээ манай нөгөө нэвтрүүлгийн цаг бас хязгаартай байдаг тул танаас одоо нэг сүүлчийн гуйлт гэдэг юм нэг тийм манай нэвтрүүлэгт байдгийн нэг сайхан одоо энэ шинэ гарч ирж байгаа энэ бөөм мөрөглийг уламжилж авч залгаж яваа энэ залуу бөөнөртөө бас Монголынхоо одоо энэ үзэж байгаа Монголын бөөм мөргөлтнүүдтэй миний зүгээс
хэлэх сайхан үгүй хэлээч гэж хүсэж байна. Тийм би одоо бөөнөртэй анх удаа их олон бөөнөртэй Чингис зочид буудалд Чингисийн танхимд болцсон. Би тэгэхэд ганц үг. Тэнгэрийн эрдмийг сайн сураарай. Гүн сураарай гэж хэлсэн. Дараа нь дахиад нэг уулзахдаа нэг үг хэлсэн. Та нар одоо яагаад ингэ маргаад байгаа? Чи онгодтой, би онгодгүй. Тэг яах гэж маргаад байгаа? Та нарын энэ маргаан бол манай энэ тэнгэрийн одоо шашны дахиж мөхөн шүү. Та нарын маргаан ямар ачаал болтой. Монгол хүн болгон онгод тэнгэртэй шүү дээ. Тэгэхэд одоо та нар би чигээд ингэ яриад байгаа ямар хэрэг вэ? Энэ тэнгэрийн эрдмийн хордон сураач. Мэдэж аваач. Тэгээд ингээд одоо энэ гүнд нь орооч. Гэхдээ энэ тэнгэртэй харьцаач. Яагаад энэ тэнгэртэй харьцахгүй юм бэ нар? Тэгээд тэхийн оронд одоо та нар тэнгэртэй харьцах эрдэм рүү хордон яваад орооч. Тэгээд би бол одоо надад суугаад тэнгэртэй харьцдаг уу гэж асуудаг. Би тэнгэртэй харьцдаг. Холбогддог. Тэгэхдээ энэ хязгаартай үед өөрийн таван жин ярддаг гэж нэрлэдэг монголчуудын тэр таван цагаан тэнгэр дээр уулздаг. Гэртээ уулзсан. Тэгэхдээ би бол одоо бичиж байгаа номнуудын бэрх утгыг тайлбарлах гэж уулздаг. Асуудаг. Тайлбарладаг. Шилдэг. Тэрнээс би мэрэгдүүлээд байгаа тэр энийг тэр цааш нэг гэдгийг нэг шүү дээ. Тэгээ үзээгүй. Яагаад гэвэл би энийг ерөөсөө таньж мэдээ тайлхал. Миний үүрэг гэж би ингэж бодсон учраас тэгээд би ер нь бол мэдэж авсан бүх юмаа бүгдийг тэмдэглэдэг. Гэж шин ондохтой ингээд одоо ингээд энэ цаас. Тэгээд энэ үзэг хоёр ингээд тавиад. Хажуу талдаа ингээд үзгийн тавьчих. Тэгээд үзгээ ингээд тавьчаад тэгээд ингээд ерөөсөө ингээд тэмдэглэж авдаг. Тэгэхдээ энэ гол юмнуудын ерөөсөө гол юмнуудын. За энэ нэг бүртж чаны нэг гişээ чинь энэ байна даа. Тэгээд энэ чи юу гэнэ авалаа зургийг авалаа. Тэгээд энэ бүртж чана. Энэ Аранга аймгийн төв дээр байдаг нөө хөшөөний. За яг жинхэнээр энэ байна. Одоо чулуугаараа. Тэгээ энэ чулуу. Хайрын энийг одоо ингэ байлгаад юм хэрэг. Тэгээ байлгаад. Солийн үеийн сэргийн засах хамгаалтанд авах юм. Тэрийн хамгаалтанд одоо аваад энийг Улаанбаатар хотод авчраад маш одоо Чингисийн музейд тавьмаар байна. Чингисийн музей одоо байгуулсан явдал бол асар их олон түүхэн баримтуудыг хамгаалж байгаа. Их ч болгодог. Тэр Чингис хааны магтад дууссандаа биш. Монголын соёлыг хамгаалахад асар их хэрэгтэй байна. Их юм алгасан. Бүгдийг нь урагш наваа явуулсан. Хөдөлтөд аваа явуулсан. Тэр одоо энэ Гятдүр Монголд байна уу? Хаа байна? Дэлхийд тарсан юм гэдэг. Миний мэдхийн олон их сайхан эд мөрийн баримтууд гарсан. Намс удраас ахуулаад тэгээд эдүүлэх зүйлүүд. Монголын бөөндрийн хувцс хоёр хүртэл гардаг юм байлаа шүү дээ. Гарсан байсан. Би гадаад би. Францын музейчүүдэд байдаг гэж сонссон. Оо тий одоо хамгийн их одоо үзүүр байдаг газар чинь Финляндд байгалаа. Тэгээд чимээ нөгөө монголчуудыг 21 он одоо божигнж явах үед аваа явуулсан. Их юм би. Тэгээд за тэгээд яг тэр онгод гэдгийг одоо сонирхож тэрийг хүнд оруулж өгөх гэж бөөлж байгаа суулгаж өгөх гэж тэгээ тэднийг одоо онгодтой болгох гэж зүтгэсэн дээ. Тэгээд жинхэнэ одоо болсон усуд цөөн шүү. Тэгээ манай монголчууд халиармахай юм уу? Их сониуч юм бэл. Хойлромтой. Тэгээд орхичдгийг. Тэгээд зэснэр тэгээд ховын зэрлэгээр ашиглах их дуртай. Би хатаа хориг тавьдаг гэсэн. Тэгэл юм өн шүү. Байлахгүй шүү.
Тэг намайг мөн хэлж болно. Би мөн хэлүүлэхгүй шүү. Өвдийнхэн одоо энэ соёлын өвийнх нь одоо ерөөсөн сорон шүү дээ. Ерөөсөн ягаад сор гэж байгаа философи нь ертөнцийг үзэл. Тэгээ чадвар нь Чингис хаан зэвсэг мар хоёрын ордоор дэлхийд эзэлж чадаагүй. Цаана авах хүч байсан. Тэр бол мөнгө өөрөө жилдэг. Мөнгө тэнгэрийн хүч. Дороо дуруу. Тэрийг уншихаас болно. Тэр үсэг бол нэг. Хоёр тэр нэг. Би бол дор гэдэг нь тэнгэрийн дор. Хийвэл миний дор, хийсгийг бол тэнгэрийн дор. Бүр үйл зөвхтэй. Үнэхээр хийсгийг бол тэнгэрийн дор. Юу ч болгоно. Болгочдөг юм байли. Тэр сүнс гэдэг юм бол хийсгчдэг юм байли шүү дээ. Огторгой байдаг. Сүнс хүн элж гэрлэв. Хүчгүй. Тийм болдог юм байли. За юм байна. За сайхан яриа өгсөн танд маш их баярлалаа. Хэмжээ өгөх юм биш үү? Барагдахын аргагүй шүү. За идэ. За.